Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 9 жилийн дараа бүгд найрамдах Хятад ард улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж тус улсын төрийн тэргүүн Ши Жинпинтэй уулзсан. Харин бид яг одоо студид дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн төрийн тэргүүнийн уулзалтын үр дүн болоод цаашдын төлөв байдлын талаар ярилцахаар дорны түншлэл бизнес өвлийн судлаач Ташарвдан Эрхмиг ураад байна. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн мэдээж анхаарлын төвд байсан гол сэдэв бол яалтчгүй сүүлийн хэдэн сарын турш он гарснаас хойш одоо дэлхийн геополитикийн анхаарлын төвд байсан Америк нэгдсэн улсын бүгд найрамдах Хятад ард улсын төрийн тэргүүнийн уулзалт байлаа. За эндээс нэлээдгүй шийдвэрүүд бас ихнээсээ гарч эхэлж байна, тодорхой болж байгаа шүү бай. Тэгэхээр ер нь уулзалтын ерөнхий тойм гэдэг бүдүүн том зургаар нь харвал үр дүн ер нь ямар байсан гэж та хэлв. За энэхүү айлчлалыг 2026 оны 3 сарын сүүлээр товлсон байсан. Тэгээд гинт бас Иранд дан гарсантай холбоотойгоор хойшлоод 5 сарын 16-наас 5 сарын 13-наас эхлүүлээд 2 өдөр айлчлалаа. За үндсэндээ нэг 5 чиглэлд айлчлалын хөтөлбөр товлогдсон байсан. Яг тэр ном 9-ороо боллоо. Нэгдүгээрт Америк улсын Хятадын харилцааг хяналттай тогтвортой харилцаа руу шилжүүлнэ гэж байгаа. Энэ хоёр ялангуяа ханзныхаа утгаар бол энэ нэлээд гүн гүнзгий утгатай. Стратегийн доктортой. Стратегийн хяналттай бөгөөд тогтвортой гэж байгаа. Хоёрдугаарт мэдээж худалдааны дайны асуудал яригдлаа. За гуравдугаарт Ираны асуудал, дөрөвдүгээр Тайваны асуудал, хамгийн сүүлд нь одоо технологийн хамтын ажиллагаа, технологийн өрсөлдөөний чиглэлээр одоо гол хэлцээрүүд хийгдлээ. Тэгэхээр таны сая дурддаг яг энэ удирдлагатай тогтвортой байдал гэж нэрлэх юм уу те. Тэгэхээр энэ маань өөрөө яг дипломат риторикаас цааш юу н хэр бодиттой алхам болж байна. За ерөөсөө хоёр гол асуудал байгаад байгаа. За нэгдүгээрт юу гэхээр мэдээж Хятадын хувьд хамгийн эмзэг асуудал Тайваны асуудал. Тайваны асуудал дээр Америкийн нэгдсэн улсын зүгээс ямар нэгэн байдлаар Иран шиг гинтийн цохилт өгөх юм уу, гинтийн хамгаалалт хийх юм уу, гинтийн эсвэл энэ арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх юм уу, зарлах иймэрхүү нөхцөл байдал үүсч магадгүй гэж үзээд хамгийн түрүүнд хэрвээ ингэх юм бол хяналт алдагдана. Хяналт бол тоглоомын дүрмөөс гадуур гарна гэдгийг нэлээдэлгүй ярилцлаа. За хоёрдугаарт мэдээж хяналттай гэдэг дээр бол энэ эдийн засгийн технологийн болон худалдааны өрсөлдөө нэгэнт одоо дэлхий бол одоо хамтын нийлүүлэлтийн сүлжээ, эрэлтийн сүлжээнд нэгдсэн байгаа. Хит одоо эдийн засгийг боомлох юм алхмуудыг хийхгүй байх дээр харилцаа анхаарсан байгаа. За тэгээд хилсэндээ хүрдэг, амлсандаа хүрдэг, урд нь байгуулсан гэрээ хэлцээрээ хүрдэг энэ байдлыг бол одоо хариуцлагатай гэдэг ханзаар тодорхойлж байгаа шүү нэтийн талаас. Тэгэхээр бас хоёр эрхмийн яриаг бол ингээд анхааралтай ажиглахад ялангуяа Ши Жинпиний зүгээс бол Тайваныг Америк нэгдсэн улс Хятадын харилцаад хамгийн чухал асуудал гэж онцолж байна түүнийг бас тодтогж ийсэн. Гэхдээ нөгөө талаасаа бол яг ингээд хэдийгээр хоорондоо тохиролцоонд хүрсэн мэт боловч Америк нэгдсэн улсын хувьд бас бодлого нь өөрчлөгдөөгүй гэж мэдэгдээд байгаа шүү дээ. Одоо яг Тайван яг Тайван ардлын тухайд бол Америк нэгдсэн улс бол хоёр үзүүртэй зүйл шиг бодлого явуулдаг. За нэг хят бодлогыг байнга дэмждэг, үнийг хүлээн зөвшөөрдөг гэдгээ илэрхийлдэг боловч буцаагаад Тайваны хамгийн том цэргийн зэвсэг нийлүүлэгч мөн одоо 1971 оноос хойш аюулгүй байдлын баталгаа өгч гисэн байгаа. За мөн одоо технологийн компаниудынх нь хамгийн том худалдаа авагч нь Америкийн зах зээл байгаад байгаа. За тэгээ та бас мэдж байгаа Трамп бол бүр ирэхээ нэгдүгээр хугацаанд гинт одоо Иерусалимыг Израилийн нийслэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. За мөн одоо сая Иранд инхийг эрхэмлэгч, ерөнхийлөгч гэдэг байр суурьтай байснаа гинт Иранд цохилт өгж байгаа. Тийм учраас бас ганцхан Хятад гэлтгүй дэлхийн нийтээрээ бол одоо энэ ерөнхийлөгчийн үг үйлдэл бас төдийлөн итгэхгүй байгаа үйлдэл гарч ирж байна. Ялангуяа Трампын хувьд бол өөрөө бас нэлээд тийм экстремист төрлийн хэм үү шийдвэрүүд их гарах талдаа байгаад байдаг шүү дээ тийм. Тэгэхээр энэ тал дээр бас хэр тогтвортой байх бол гэдэг нэг талаас их сонирхол анхаарал татж байгаа шүү. За яг саяны айлчлал дээр яг бусдын айлчлалыг бодвол нэлийн онцлогтой. Та анзаарсан бол энэ Америкийн 17 компани дагалдаж явлаа. Боингоос бусад бүх компаниуд нь Wall Street юм уу цахир үндийн Silicon Valley-гаас гаралтай компани байл. За одоо эрх намар бол Америкт завсрын сонгуул болно. Энэ завсрын сонгуулийн үеэр одоо эдийн засаг тогтвортой байх, өсөлттэй байх энэ чиглэл бол одоо маш хэрэгтэй мага хөдөлгөөнийхэн Трампд. Тийм учраас одоо энэ Silicon Valley болон Wall Street-ийн компаниудын томоохон компаниудын дэмжлэг одоо хөрөнгийн бирж тогтвортой байх нь бол нэлээд ач холбогдолтой учраас за Трампын үг үйлдэл гэхээсээ илүү эдгээр компаниудын бизнес
хандлагад одоо Хятадын тал нэлээд ихтгэл найдвар өгч явах шиг байна. Сая хийсэн эдийн засгийн бас чухал хилцээрүүдээс бол Боингийн хилцлийг тухайлбал онцолж болохоор байна л да. Гэхдээ мань хүн бол Америкаас явхаас өмнө бараг 500 онгоцыг бол Хятад авна гэжсэн боловч сая яг бодит дээр нь шийж юм 200 Боингийг бол авна гэдгийг бол хэлсэн. Тэгэнгუთ дагаад зах зээл буцаад тэнд бас савлж явах жишээтэй тийм. Одоо ханшин бас Боингийнх жоохон унсан байдалтай байна. Тэгэхээр эндээс бас яагаад ийм нөхцөл байдал үүсч юу гэж. За ерөнхийдөө бол одоо саяны айлчлалын хүрээнд Boeing дээр хамаг анхаарал фокус төлөвлөжсэн бол энэхүү анхаарал одоо Nvidia, Jensen Huang руу шилжсэн тийм ээ та мэдж байгаа. За Boeing-ийг одоо бол Америкт бол хэд хэдэн үзэр байдаг. Эдийн засгийг нь хөдөлгөгч хамгийн том салбар бол мэдээж онгоц болон автомашин үйлдвэрлэл. За нууцгүй хэлэхэд бас зэвсгийн үйлдвэрлэл байдаг. Дараа нь жин дарддаг салбар бол одоо технологийн үйлдвэрлэл байдаг. Мэдээж эдгээр компаниудын борлуулалт бол үйл ажиллагаа тогтвортой байхаас хамаарат хөрөнгийн бирж яах вэ гэдэг шалтгаалдаг байж байгаа. Тэгэхээр бол миний хувьд бол харахтаа Boeing бол хуучирсан үзэр юм байна гэж харж байна. Нэгэнт одоо хит олон удаа энэ геополитикийн юм уу олон улсын харилцааны үзэр тоглоомын одоо нэг хэсэг болсон учраас энэ бол одоо Хятадын талд бол Boeing бас төдийлөн сонирхолтой байсангүй. Зэрэгээр харин технологийн компаниуд технологийн энэ чинь Хятад бүгд найрамд Хятад ард улс өөрөө хамгийн том технологийн компаниудын түүхийд нийлүүлэгч болчихсон. За Америк бол одоо технологийн салбарт бол харьцангуй одоо ойрын 10 жилдээ өрсөлдөгчгүй байдалтай байгаа учраас энэ технологийн салбарын хамтын ажиллагаа дээр илүү анхаарч байна. Эсвэргээр Боингоос илүү онгоц машин үйлдвэрлэлээс илүү хөдөө аж ахуйн салбар бас хоёрдугаар тийм үү нэг орж ирж байгаанаас их анхаарал татчихна. Тийм учраас уламжилт үйлдвэрлэл, уламжлалт бизнесээс илүү технологийн салбар, AI мөн одоо яг урт хугацаанд явж ирсэн салбаруудаас бол хөдөө аж ахуйн салбар нэлээд тогтвортой байх шиг байна. Америк нэгдсэн улсын 400 гаруй махны үйлдвэрүүд Хятадын тал руу одоо мах экспортлох ирэхгүй болчихсон, зөвшөөрлөн цуслагдсан байсан бол эдгээр зөвшөөрөл цуцалж явах шиг байна. Америкийн одоо геополитикийн үзэр гэдэг нь шар буурцагны экспорт Америкийн тал одоо хориггүй болгохыг бас амлаж явах шиг байна тийм ээ. Тэгэхээр бас яг худалдааны талбартай холбоотойгоор саяны хийсэн хэлцүүдээс анхаарал татж байгаа зүгээр худалдааны зөрчил яг үнэхээр шийдэгдсэн үү гэдэг нэг асуулт байгаад байна. Нөгөөдгөр хоёр тал бас худалдааны зөвлөл бол хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулахаар бол тохиролцсон байгаа юм шүү дээ тийм. Гэхдээ яг эдгээр зөвлөлүүд практик дээр үнэхээр үр дүн авчирч чадахгүй. Эсвэл одоо зөвхөн бүтцийн хувьд ингээд үлдэж байна. За жил болгоны 11 сарын эхний 7 хоногт Хятадын импортын олон улсын экспо гэж болдог. Энийг бол одоо товч нэрээр Шанхай экспо гэдэг. 2018 оноос одоо тогтвортой ковидын үеэр хүртэл одоо захимаар тогтвортой явж ирсэн энэ экспо байгаа. Яг өнөөгийн саяны айлчлалын одоо худалдааны хилцээрүүд үр дүнтэй болсон эсхийг бид нэр энэ 11 сарын эхний 7 хоногт болох Шанхай экспо үеэр харна. За энэ гадаад талдаа хамгийн том хамтрагч нь бол юу вэ гэхээр Анчаам Хятад Анчаам болон Америкийн худалдааны яам байдаг. За өнгөрсөн онд бол 110 орчим тэрбум долларын хилцэл хийгдсэн. Тэгэхээр та бол айгүй товчхон ирэх 11 сард энэхүү хоёр орны хилцээр 200 тэрбум доллароос дээшээ давсан болвол Трампын энэхүү айлчлалын худалдааны хилцээрүүд үр дүнтэй болсон юм а гэж ойлгоход болно. Тэгэхээр бас яг нэг талаараа бол саяны айлчлал дотор бас нэг орж байгаа гол юм бол мэдээж нөгөө газрын ховор элементийн асуудал байна. За Хятад бол энэ дээр нилээдгүй бас их тийм чанга байр суурьтай яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бас Хятад 2025 онд нөгөө одоо газрын эрдэсийн экспортыг бол хязгаарлаад үндсэндээ энэ мэдээж Америкийн цус бас ноцтой дарамт учруулсан. Тэгэхээр энэ тал дээр нь бодиттой ахис твшил гарлаа гэж үзэж болох. За бүгд найрамд Хятад ард улс бол Америкийн нэгдсэн улс аль нь одоо газрын ховор элементийн боловсруулалт, нарийн технологийн чиглэлээр өрсөлдөхүйц их гүрнүүд болчихлоо. За энэ тохиолдолд аль нэг улс нь түүхийн эдийн давуу талтай тийм ээ гол экспортлагч байна гэдэг бол ялангуяа Америкийн хувьд энэ бол маш эрсдэлтэй зүйл. Тэгэхээр энэ хоёр улс яах вэ гэхээр дэлхийд даяар газрын ховор элементийн хайгуул олборлолт үйлдвэрлэлийг хэн эзэмших вэ гэдгийн төлөө томоохон уралдаан явна. Энэ бол заашгүй болчихсон. Хятад төрүүлж ороод нөөцүүдийг өөрсдөө компани нэрээр лицензүүдийг авах сонирхолтой байгаа бол Америк ч гэсэн өөрийнхөө дутуудлыг нөхөхийн тулд энэ чиглэлээр тоглолтууд хийн. Тийм учраас газрын ховор элементийн одоо нөөцтэй улсууд эх 5 жил бол ямар ч хэлсэн модонд орно. Энэ дээр хэн нээлттэй, чөлөөтэй бодлого баримтлсан улс орон
хожно гэж миний хувьд одоо таамаглаж байна. Энэ салбар дээр бол одоо эвлэрэх ямар нэгэн тохиролцох зүйл байхгүй. Энэ мөнхийн эрх ашиг явах учраас наана найрамдсан эвлэрсэн дүр эсгэлтүүд мэдээж одоо магтаал би хоорондоо уулзах үедээ магтаал одоо хөөрөлтүүд бол явна л доо. Тэгэхээр саяны айлчлалын бүрэлдэхүүнийг харахаар мэдээж эдийн засгийн нөхцөл байдлаас наваад үзвэл жишээлбэл Apple ч гэдэг юм уу, Nvidia ч гэдэг юм уу, SpaceX гэдэг энэ томоохон компаниуд бол бас хятадын зах зээл дээр тодорхой хэмжээгээр хязгаарлалтууд орцсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бас сулруулах, тэрэнд нэвтрэх гэсэн нэг юм боломжийг бас хайж гинүү та гэсэн нэг юм өнцөг харагдаж байгаа. Тэгэхээр ер нь Nvidia ч гэдэг юм уу, Apple зэрэг технологи яг авраг корпорациуд хятадын зах зээл буцаж орох тэр боломж юу бүрдэх бол. За жишээлбэл Nvidia бол хоёр төлөв орхитой байгаад байгаа. Та мэдж байгаа. Америкийн талаас одоо бас хятад руу хятадын H200 чипэн дээр ялангуяа чипэн дээр байгаад байгаа. Мөн одоо хятадын талаас орхитой байгаад байгаа. Тэгээ сая харж байхад бол ерөнхийдөө Camry-ийн нэг номерт бол эхний өдөр, хоёр өдөр бол мэдээж Трамп байсан. Хоёрдугаарт Jensen Huang байсан. Онгоцноос буухаас нь эхлээд яг бусад бизнесийнхэн төрүүлж буусан бол хамгийн сүүлд Трампын араас Jensen Huang буусан. CCTV бол Jensen Huang-ыг маш илүү онцолж байна л. За Бээжин хотод гудамжны хоол одоо бусад компанийнхаа захирлуудыг дагуулад гоймон ялангуяа Guangdong маягийн гоймон идээд ингээд зогсож байгаа гэж байгаа. Энэ дээр юу харагдаад байсан гэхээр хятадын сошиалд юу ярьж байсан гэхээр дэлхий дээр хятад хүн гэдэг хэлцүүд тийм ээ. Дэлхий дээр амжилттай явж байгаа хятадууд бол хятад улсын дараагийн одоо түшиг тулгуур багна гэдэг хэлцлүүд нэлээд явж байсан. За би хувьдаа бол одоо Tesla, Elon Musk одоо хоёр дахь үйлдвэрээ Ханчжоуд юм уу эсвэл Нимбод байгуулах байх. Apple-ийн хувьцаа тэр хэрээрээ өсөх байх гэж бодож исэн болвол Elon Musk-ийн тухайд бол төдийлөн одоо тоглолтын гол дүр байж чадсангүй. За Tim Cook-ийн хувьд гэсэн. Tim Cook-ийн хувьд гэсэн болж чадсангүй. За хүүхэд нь одоо анхаарлын төвд байлаа. Одоо Xiaomi-гийн босс ирээд селфи хийлээ гэдгээр одоо анхаарлын төвд орсон болохоос нарийн анхаарлын төвд орсонгүй. Тэгэхээр хятадууд энэ дээр бол өстой давхар тоглолт хийж байна, тийм ээ. За Nvidia-г дэмжиж байгаа юм шиг мөртлөө буцаад дэлхий дээр болон ард түмэндээ ямар PR өгж ийн вэ гэхээр дэлхий дээр амжилттай явж байгаа хятад улс бол нөгөө талаараа хятадын эдийн засгийн элч төлөөлөгч мөн шүү гэдэг мессежийг өгж байна. Тэгээ дараагийн асуулт манд бас хиймэл оюун дээр суурилж байгаа. За яалтч түрүү одоо та хэлсэн Boeing бол одоо том хүзэр байхаа болж байгаа гэж. Тэгэхээр одоо бол дараагийнх нь мэдээж хиймэл оюун. Саяхан хэдэн жилийн өмнө бараг 2-3 жилийн өмнө санаж байна. Нэгэн томоохон бас Silicon Valley-ийн төлөвчсөн хиймэл оюун дээр бол хятад манайхыг гүз хаа байсан ингээд ярьжсэн. Гэтэл өнөөдөр гинт DeepSeek ч гэдэг юм уу гарч ирэл ингээд одоо гинтийн бас шок болмоор юм үйл явдууд их болж байна. Тэгэхээр хоёр улс ер нь яг хиймэл оюуны зохицуулалт дээр нийтлэг байр суурин руу хүрч чадсан уу? Саяны хэлцээр. За таасан жаа 2025 оны 2 дугаар сард хятад DeepSeek тэргүүтээ хятадын 6 жижиг технологийн компаниуд бол олон улсад хувьцаагаа гаргаад өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулаад маш том өсрэлт хийсэн. За Америкийн AI технологийн компаниуд гинтийн байсан тийм. Гэхдээ яг энэ 6 компани 5 нь бол одоо жишээлбэл Ханчжоу хотод байршилтай ийм компаниуд. За би яг энэ Ханчжоу хотод сургууль төгссөн. За хятадын 6 жижиг луугийн өсрэлт гэж энийг нэрлсэн. Яагаад жижиг 6 луу гэж нэрлсэн бэ гэхээр тэр компаниудын энэ технологийн салбарт зарцуулж байгаа төсөв бол Америкийн болон барууны компаниудаас бүр 20 дахин жижигхэн, 20 дахин бага байсан мөртлөө үзүүлж байгаа эффект нь бол яг ижилхэн, зарим талаараа давсан байгаад байгаа. Тэгээ би нэг зүйлийг бол мэдчихээн. DeepSeek-тэй ижил төстэй 276 төсөл жишээлбэл Ханчжоуд байгаа тэр одоо захиурын хөндөй байгаа. Тэгэхээр алийг нь ч гаргаж ирээд хятадын талаас зөвшөөрөл өгсөн энэ салбарт одоо DeepSeek шиг эффект үзүүлэх магадлалтай. За миний мэдж байгаа тоол 276 шүү дээ. Тэгэхээр энэ surprise барих, гинтийн бэлэг барих хангалттай нөөц бол хятадын талд байгаа. За яг хөө нэг зүйл дээр бол дэлхийн нийтээр юу яаж байна? Хөгжүүл технологийн тал дээр санал нийлж байна. Энэ юу гэхээр технологийн ёс суртахууны асуудал дээр. Ёс суртахууны асуудал дээр одоо илүү одоо хүнээс давсан командыг биелүүлдэг бас хүнээс давсан одоо үйлдэлүүдийг
аль болох хийлэхгүй байх тийм ээ гэдэг хязгаар дээр одоо энэ жишээлбэл яаж юм гэхээр AI бол одоо урд нь бол дэлхийд дээр хоёр төрлийн худал байдаг гэж ярьдаг байлаа шүү дээ. Нэг нь бол ердийн худал, хоёрдугаарт нь статистик гэж ярьдаг байсан бол одоо дэлхийд дээр гурван төрлийн худал байдаг байх магадaltaй болчихлоо. Тэр нь юу гэхээр эхнийх нь энгийн худал, хоёрдугаар нь статистик, гуравдугаарт нь AI. Тэр бас яг энэ маань өөрөө явж нөгөө талтай холбогдож байгаа эсвэл батлан хамгаалахын салбар байна. Тэгээ хоёр улсын хувьд бол яг эренбээрээ нэг болон 3 дугаар байранд одоо ордог. Америк бол нэгд, харин одоо Америк бүгд найрах хятад улс 3-т гэдэг. Тэгэхээр яг энэ тал дээр бас ер нь хоёр улс бол дипломат харилцааны тал дээр илүү ийм суугийг үр дүнтэй ашиглах, хөгжүүлэх шаардлагатай гэж онцлоод байгаа. Тэгээд эргээд нөгөө Ирантай холбоотой асуудал дээр яг энэ дээр авцрахад ер нь Америк одоо дангаараа тань дээр ер нь бас өөрийн тоглоомын дүрмээрээ шийдээд авах боломжийг сая хятад олгочлоо гэж ойлгож болох. За бас шууд тэгж ойлгож шахалт үзүүлнэ гэдэг нэг үгийг хэлж шиг бол ормон жоолыг ер нь нээлттэй байлгах гэдэг хоёр тал байр суурь гэдэг байгаа шүү дээ. Бас яг шууд тэгж ойлгож бас болохгүй. Энэ яаж байгаа вэ гэхээр та анзаарсан байх хятадын бол шатах тослог материалын нөөц бол харьцангуй хангалттай байна. За бусад орнууд 2 сар гэж тооцож исэн бол ер нь Вьетнамын их сурвалжууд бол хятадын шатах тослог материалын нөөц огт гаднаас авахгүй байхад 6 сарын нөөцтэй гэдэг мэдээллүүдийг гаргаж байна. За Трамп бол Си Жинпин бол Трампт хэллээ. Иран бол анханасаа дайн болох ёсгүй байсан бүс нутаг юм а гэдэг. Түүн дээр бол Трамп ямар нэгэн хурц ширүүн мэдээллийг төрөвт сойшлуудсан дээр юм уу айлчлалын үеэр хэлсэнгүү дам утгаараа үнийг хүлээн зөвшөөрч гин гэж ойлгож болно. Яг аргагүй Ираны дайн Ормонцын хоолой хямрал болвол буцаагаад Америк ба түүний холбоотнуудад хор хөнөөлтөй эдийн засгийг савлах энэ нөхцөл байдлыг үүсгэсэн. Нөгөө талаараа хит Израилийн лоббид ороод алдаа байсан юм а гэдгийг бол бид ойлгочлоо тийм ээ. Тэгээд үүнээс шалтгаалж энэ этхийг болон Япон, Үндэс Солонгос бол Америкаас хүндирх юм алхмуудыг хийж ирлээ. Гэхдээ хятадын байр суурийг бас стратегийн түвшинд нэлээд өндөр түвшинд хүргэчихлээ. Үүнээс цааш 6 сараас цааш энэ дайн үргэлжлэх нь хятадын талж гисэн ашиггүй. Тийм учраас хоёр талаасаа нийлээ шахалт хийн гэдэг л байр суурьтай байх шиг байна да. Тэгээ төгсгөлд нь бас яг нэг тодруулах зүйл бол дэлхийд дээр хоёр одоо тайны нэг асуудал бол мэдээж Оросын улбанаас Украины хооронд. Тэгэхээр Америкийн улсын ерөнхийлөгчтэй бараг зэрэгцээ шахуу Оросын улбаны улсын ерөнхийлөгчийн айлчлал бэлтгэл ажил явж байгаад одоо ингээд маргааш айлчлаж байна гэсэн мэдээлэл гарч байна. Тэгэхээр эндээс бид юуг хүлээх ёстой вэ? Ягаад гэвэл манай улсын хувьд бол чинь яг манай хоёр том хөрш байгаад байдаг. Нөгөөдгөр 3 том гүрний хувьд бас нэг бодлогын хоорондын тэнцвэрийг олох гэж хичээгээд байна. Тэгвэл сая бол Трампын айлчлалаас бид энэ газрын ховор элементийн асуудал болон одоо Ормонцын хоолойн хямрал мөн одоо өвхрийн махны экспортын асуудал энэ гурван асуудал манад бол шууд тусгалаа олно тийм ээ. За мэдээж хоёр орны хөрш төрийн тэргүүнүүд маань уулзж байгаа учраас энэ нь бол заашгүй манай анхаарлын төвд байх ёстой асуудал. За өнгөрсөн оны 9 сард олон улсын арга хэмжээний үеэр Путин ерөнхийлөгч бол бүгд найрамдах хятад улсад айлчилсан. Ингээ одоо маргааш айлчлах гэж байна. За энэ дээрөөсөө бас нэг цоошин сюрприз юм уу задраад байх зүйл бол байхгүй. За дипломат харилцааны үүднээс хятад бол дэлхийн их гүрнүүд тодорхой хэмжээнд ганцхан Америк биш дэлхий бол 3-аас 4 төвтэй байгаа шүү гэдгийг л олон улсад харуулах гэж байгаа тийм ээ. Тэр нь юу вэ гэхээр Америк, Хятад, Оросын холбооны улс болон Европ одоо магадгүй одоо ойрхот оронч байд юм, энтгэгч байд юм уу. Ийм олон төв байгаа шүү гэдгийг л хамгийн гол нь олон улсад мессеж өгөх гэж байгаа, дохио өгөх гэж байгаа ийм айлчил болно. Тэрнээс бусад эдийн засгийн агуулгаараа бол магадгүй нэгэн тохиролцоонд хүрсэн Монголоор дамжих Сибирийн хүч хоёрын талаар цухас дурдаад өнгөрөх байх. Мөн одоо нүүрсний экспортч байд юм уу одоо энэ төлөв мэдээллүүдийг хийх байх. Буцаагаад бас Хойд Солонгостой хийж байгаа стратегийн түншлэлийн асуудлуудыг хятадын талаас 3 орны хилцэл болгоё гэдэг ийм байр суурийг баримтлах байхаа л гэж бодож байна. Яг харахгүй бас гэхдээ Орос Хятад хоёрын хооронд ярих ёстой зүйлүүд байгаа. Япон бол өнөө маргаашгүй бас зэвсэглэх өндөр магадлалтай болчлоо. Тэр талаар бас нэрээр ярилцах асуудлууд байгаа л гэж бодож байна. За урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бид олон улс дахь зах зээлийн болоод геополитикийн төлөв байдлын талаар судлаач Дашаарав дээр хэмтэй ярилцлаа.